Энэ гүр маань өөрөө 41 давхартай буюу газраас 170 м-ийн өндөрт байгаагаараа дэлхийн хамгийн өндөр гүрт тооцогддог юм байна. Гадаад улсын албан ёсны шашин бол исламын шашин байгаа. Бүр цэсэг мэсгийн идчих юм уу? За энэ хараа манайхаа гүзээцгнийг бүр ийм амархан тарьж байна заяа. Mongolia! Wow! Yes! Genghis Khan! Oh yeah! It's a very great. Welcome to Malaysia. Малайз улсаар аялах аялал маань энхүү эндээс эхэлж байна. Kuala Lumpur хотын тусгаар тогтнолын талбай Dataran Merdeka талбай дээр хүрэлцэн ирсэн байна. 1959 оны 8 дугаар сарын 31-ний өдөрөө яг энэ талбай дээр Британи улсын тугийг буулгаж, Малайзын туг мандаж тусгаар тогтнолоо зарласан өдөр юм байна. Ингээд энэ жил бол одоо Малайз улс тусгаар тогтнолынхаа 69 жилийг тэмдэглэх ийм жил байна. Тэгээд үнэхээр 69 жилийн дотор тусгаар тогтносон Малайз улсад Азийн бар улс болж хөгжиж чадсан байна. За Малайз улс бол холбооны улс юм байна. Тэгээ нийт 13 мужтай. Тэгээ миний арт талд харагдаж байгаа энэ Малайзын туг бол яг энэ улаан цагаан нийт 14 хөндлөн зураас бол тухайн 13 мужаа илэрхийлдэг юм байна. Зүүн дээд буланд байгаа цэнхэр өнгөн дээр тусгасан хавирган сар бол одоо албан ёсны шашин болох исламын шашны бэлэгдэл. За тэр сарыг тойрч байгаа 14 од бол холбооны гол засгийн газар болон 13 мужийнхаа эв нэгдийг илэрхийлсэн байдаг юм байна. Малайз улсын нийслэл Kuala Lumpur хотоос 30 гаруй километрийн зайд байрладаг энэ Putrajaya хотод ирсэн байна. Тэгээд Kuala Lumpur бол Малайзын нийслэл. Гэхдээ нийслэл хотод нь одоо засгийн газар болон одоо төр захиргааны байгууллагууд нь байдаггүй юм байна. Ер нь бол ингээд 1980 оноос ахуулаад энэ Putrajaya гэдэг хотын суурийг тавиад аажмаар нүүлгсээр агаад 2003 он гэхэд бүх төр захиргааны байгууллагууд нь энэ Putrajaya хоттой нүүж ирсэн юм байна. Одоо миний арт харагдаж байгаа энэ гоё байшин бол засгийн газрын ордон байна. Тэгээд Малайз улс маань өөрөө исламын шашинтай орон учраас исламын архитектурын одоо гол бөмбөр оройтой энэ архитектурын хэлбэр за дээрэс нь Британийн колонид олон жил байсан учраас бас Европын архитектурын онцлогийг агуулсан ийм өвөрмөс архитектураар засгийн газрын ордноо барьж байгуулсан байна.
Малайз улсын албан ёсны шашин бол исламын шашин байгаа. Тэгээд ер нь исламын шашинд улсуудад хоёр хууль үйлчлэх юм байна. Ялангуяа Малайз улс бол бас нэг тийм орчин үеийн хэв маягтай улс учраас нэгдүгээрт шариатын хууль гэж хууль, хоёрдугаарт бол иргэний хууль гэж юм хоёр зэрэгцээ хууль энэ улсад үйлчилдэг юм байна. Тэгээ шариатын хууль гэдэг маань аливаа шашны асуудлыг шийдвэрлэдэг хууль. За шариатын шүүхээр асуудлаа шийддэг юм байна. За энэ шариатын хуулиар юу шийдэгддэг вэ гэвэл гэр бүлийн асуудал, өв хөрөнгө өвлүүлэх тухай асуудал, за шашны тодорхой дүрмүүдийг зөрчсөн эсэх тухай асуудлыг авч хилцдэг ийм хуультай орон юм байна. За хамгийн сонирхолтой нь шариатын хуулиар Малайзад 4 эхнэр авахыг зөвшөөрдөг юм байна хуулиараа. Гэхдээ одоо авъя гэж авчдаггүй юм байна л да. Маш олон шат амжлагтай ер нь 2 дахь, 3 дахь, 4 дахь эхнэрээ авахд бол нэлээд хүндрэлтэй. За хамгийн нэгдүгээрт санхүүгийн хувьд энэ олон эхнэрүүдэд тэжээх чадвартай юу? Энэ эхнэрүүдийг яг ижил хэмжээнд төвшөнд авчирч чадах уу те? Эрхийг нь ижил төвшөнд хангаж чадах уу? Одоо хүчирхийлэлгүй байлгаж чадах уу ч гэдэг юм уу? Санхүүгийнхаа асуудлыг бүрэн шийдсэн үү гэдэг энэ асуудлууд нь яригддаг. За дээрэс нь бас энэ шариатын шүүхээр орж иж хоёр дахь эхнэрээ авдаг. Эхнэрийн зөвшөөрлийг бас хүсэлтээр бас ийм авах тохиолдлууд гардаг гэж байна л да. Тэгээд энэ шариатын хуульд бас нэг сонирхолтой заалт байгаа нь нөхөрт гараагүй эмэгтэй эхнэр аваагүй эрэгтэй хоёр битүү байшин дотор хоёулахнаа байх хориотой. Гэт ингээд уншаад байвал айгүй сонин заалтууд бол шариатын хуульд байдаг юм байна. За орчин үеийн Малайзын залуучууд бол ер нь тэр 2 дахь 3 дахь эхнэр авах тухай баг ярихаа болсон юм байна. Ер нь хүний эрхийн асуудал маш их яригддаг, эмэгтэйчүүдийн эрхийн асуудал маш яригддаг. Дээрээс нь санхүүгийн асуудал тий ер нь одоо 2 дахь эхнэр байтугай 2 дахь хүүхдээ баг төрүүлэхэ болцсон энэ үед бол орчин үеийн залуучууд бол тэгж олон эхнэр авах тухай ярьдагчгүй юм байна. Малайз улсынхаа хэмжээнд бол ер нь нийт хүн амын нэг хувь л 2 дахь эхнэртэй тэр нь одоо нэлээд Манюсын үеийн хөгшин хүмүүсд л одоо 2 дахь 3 дахь эхнэрээ авсан байдалтай л байдаг юм байна. За тэгээд угаасаа Малайзын нийт хүн амын 60 гаруй хувь нь бол Малай үндэстэн байгаа исламын шашинтай. Үлдсэн хувь нь бол хятадууд бас тодорхой хувийг эзэлдэг, энтхэгүүд тодорхой хувийг эзэлдэг. Тийм учраас энэ исламын бус шашинтай хүмүүс бол яг иргэнийхээ хуулиар асуудал нь шийдвэрлэдэг юм байна. Жишээлбэл ислам шашинтай биш хүмүүс нь хоёр эхнэр авахыг хүлээн зөвшөөрдөггүй. Энийг бол гэмт хэрэг тооцдог гэж. Зөвхөн исламын шашинтай Малай үндэсний хүндэл тэр исламын шашны хууль бол үйлчлэх юм байна. Чамаг юмод яа гэдэг толгой дээгүүр нөмөр гэж загнаад байна. Чи зүгээр юм шиг байна. Эрэгтэйнүүд нь хамаагүй байдаг юм шиг. Муусаа эмэгтэйчүүдийг байнга дэглэгчих юм аа. Тэгээ энэ сүмийг бол ягаан сүм гэж нэрлэдэг юм байна. Ягаад гэвэл юм ягаан боржин чудуугаар хийсэн, маш үнэтэй ягаан боржингоор хийсэн нарны гэрэлд маш гоё туяарч харагддаг. Жуулчдын одоо үзэх ёстой хамгийн гоё сүмүүдийн нэг байна. Малайз улсын засаглалын тогтолцоо нь ер нь их сонин онцлог юм байна. Малайз улс бол хаант засаглалтай орон юм байна. За гэхдээ бусад хаант засаглалтай оронтой харьцуулахад их сонин. Яагаад гэвэл хаан нь 5 жил тутам солигддөг юм байна. За яагаад ийм сонин системтэй вэ гэхээр Малайз улс бол өөрөө холбооны улс нийт 13 мужаас бүрддэг. Гэхдээ 13 мужийн
9 мужин султаантай. Муж болгон өөрийн гэсэн султан хаантай гэсэн үг. Тэгээд энэ 9 султан нь 5 жил тутам нэгээгээ сонгож одоо Малаз улсын хаанаар өргөмжлөх юм байна. Тэгэхээр хаан нь өөрөө ингээд солигдож байдаг ийм системтэй сонин орон юм байна. За дээрэс нь парламентын одоо намууд бол сонгуулиар гарч ирдэг. Тэгээд ерөнхий сайд нь бол томилогдчихэд юм байна. За 2024 оны сонгуулиар ялалт байгуулж Анвар Ибрахим гэдэг ерөнхий сайд гарч ирсэн байгаа юм байна. Тэгээд энэ ерөнхий сайдтай бол хүн ам нь нэлээд ам сайтай байгаа юм байна. Яг тэгвэл Малаз улс бол сүүлийн хэдэн жилийн турш бас томоохон одоо авилгалын хэрэгээрээ маш олон улсад ингээд алдартай болсон. Энэ талаар манай монголчууд бас маш сайн мэдж байгаа. Тэгэхээр энэ шинэ гарч ирсэн засгийн газар ерөнхий сайд бол авилгатай хатуу тэмцэнэ гэдгээ зарласан учраас ард иргэд нь үнэхээр одоо найдлага таван хүлээж байгаа ийм ерөнхий сайд ажиллаа хийж байгаа юм байна шүү. Одоогийн хаан нь бол 17 дахь удаагийн хаан юм байна. Тэгээд Жохор Бару мужийн султан яг одоо хаана хийж байгаа юм байна. Улсынхаа хаан. Тэгээд энэ хаан бол маш баян. Ер нь султанууд нь маш баян гэж шүү. Тэгээд энэ Жохор Баругаас гаралтай өнөөдрийн хаан Ибрахим Искандар гэсэн баха. Энэ хаан бол маш баян одоо маш тансаг машины цуглуулгаараа алдартай, бүр алтан боинг онгоцтой гэх мэтчдэнгээр гэхдээ маш мундаг бизнесмен хаан юм байна. Тийм учраас энэ улс орны хөгжилд бол маш их анхаарал тавьж байгаа. За энэ хаан юугаар алдартай вэ гэвэл мөн одоо авилгатай тэмцэх талаараа. Яагаад гэхээр бид одоо олон улсад нэрээ цэвэршүүлэх хэрэгтэй. Бид бол авилгагүй улс болох ёстой. Тэгээд төрийн албан хаагч нартай зориулж би та нарыг харж байгаа шүү гэж хэлдэг. Тэр үг нь бол маш алдартай гэж байгаа байхгүй. За бид Малазын хааны ордны өмнө ирсэн байна. Малазчууд ер нь хааныгаа маш их хүндэлж шүтдэг. Хааны тухай ямар нэгэн муу зүйл ярих бол бүр хуулиар хориотой. Ялангуяа сошиал орчинд хааны тухай ямар нэгэн муу зүйл ярих юм бол та ер нь тэгэл маргааш нь шууд шоронд орох ийм хуультай юм биш шүү. Малазын одоо сошиал хууль бас нэлээд хатуу юм байна. Ингээ сошиал орчныг хяндаг бүр тусгай цагдаагийн хилтэстэй юм байна. За тэгээд 3R гэж нэрлэгддэг ийм дүрмийг баримталдаг. За нэгдүгээрт бол үндэстэн ясан racial буюу үндэстэн ясны асуудлыг хизээч одоо сошиал орчинд ярьж болохгүй. Яг тэгэхээр маш олон үндэснээс бүрдсэн улс учраас. За хоёрдугаарт бол religion буюу шашны талаар ямар нэгэн асуудлыг одоо сошиал орчинд ярьж болохгүй. За 3 дугаарт бол royal буюу хааны тухай ямар нэгэн муу зүйлийг сошиал орчинд ярьж болохгүй гэсэн ийм хуультай байдаг юм байна.
Бид нар Малайзийн энэ Камерон Хайланд гэдэг газар ирчээд байгаа байхгүй юу? Малайз ер нь одоо байнгын 30-аас дээш хэмээн халуунтай. Бид нар одоо борооны улиралд ирсэн байгаа ч гэсэн ер нь 30-аас 35 хэмээн халуунтай байгаа. Тэгээд энд та нарт сонирхуулах үнэхээр гоё юм байна. Би өөрөө нэг хүлэмжийн аж ахуй эрхэлдэг төв сургууцгийн компаниг та нар мэдэх бах. Тэгээ манайх бас ингээд тарьдаг энийг. Тэгээ энэ ингээ хидропоник систем салаадны навч хэрхэн тарьж байгааг. За энэ ерөөсөө ийм турбо олж аваад ийм турбо олж аваад тэгээд энэ угаасаа цаанаас системч байгаа дөө. Тэгээд ингээд дотор нь жохон хөрс хийгээд үрээ хийгээд тэгээ энэ дотроо бол ус явж идэг. Тэгээд энийг ингээ хийчдэг. Ингээ усан дотор байж идэг хидропоник систем. Одоо ингээд энэ хөрс шороо огт хэрэггүй байгаа байхгүй юу? Сарын дараа гэхэд одоо ингээ идэхэд бэлэн болж байна гэсэн үг. Ийм сайхан үндэстэй. Тэгээд энэ дотор нь явж байгаа энэ хидропоник системийнхаа усан дотроо бордоонуудаа хийчдэг. Тэгээ манайх бол яг нэлээд өндөр хөрөнгө оруулалттай хүлэмж шилэн мэлэн гээл те ингээд амар өндөр хөрөнгө оруулалттай компьютер системтэй хийгээд байдаг. Яг зүгээр ингээд жижиг аж ахуй нэгж те нэг одоо 2 3 хүнтэй гэр бүлийн айл гэхэд энийг одоо хийж болохоор байгаа байхгүй юу? Ингээд энд бол ямар ч тийм хөрөнгө оруулалтын их юм алга ба шүү дээ. Зүгээр ингээд төмөр угсраал, энийг угсраал. Тэгээ газар мазар нь бол ерөөсө цементлэх шаардлага байхгүй. Тэгээ усныхаа системийг харин гоё холбох хэрэгтэй. Ингээд ус нь бол энүүгээрээ гарч ирээд тэгээ энэ доошогоо ороод тэгээ буцаад ингээд сэлэгдэг ийм системтэй байх шиг байна. Энэ нөгөө гүнжин дэлмэсгэд миний хайртай цэцэг байна. Тэгээ манайх чи нэг ийм хэл урууд дэш төрхөнд энэ гэсэн чи ёо бүр ингээд. Ер нь халуун орон тэгээ бидний нэг арай гэж ингээд ургуулдаг цэцэг дандаа л том мод болж ургадаг. Хятад сарнаа байна. За энэ хараа манайхаа гүзээлцгнийг бүр ийм амархан тарьж ин заяа. За ингээд 2 төмөр холболоо. Завсран зүгээр ингээд шороотоо хөрсөн дотор гүзээлцгнээ тарилаа. Энд нь хийлээ. Ингээд энэ тусны систем. Тусны системийнхаа услахааг ийшээ хийлээ. Ингээд тусны систем нь энэгээрээ явж гин. Урт юм нарийнхан хоолоогоор явж байгаа. Ингээд болоо. Гэрээ нөхцөлд тэ өрхийн аж ахуйд зориулсан гүзээлцгэн тарихад ямар амархан байна манайхаа. Ингээд дээгүүрээ ингээд усны системийг холбоол. Ингээд болоо. За нэг гүзээлцгэн аваач тийм үү? Энэ бол Малайзийн хамгийн өндөрлөг газар. Тэгээд далайн түвшнээс дээш 1500 метрийн өндөрт байдаг одоо өндөрлөг газар юм байна. Тэгээд энд бол ингээд цайны тариалан байдаг юм байна. Цай өөрөө энэ жоохон өндөр. Тэгээд юу газар ургадаг юм байна л да. Арай жоохон сэрүүхэн газар ургадаг юм байна. Тэгээд ер нь бол Малайзад анхнаасаа бол цайны ургамал байгаагүй. Тэгээд 1920 онд одоо юуны Английн колони байх үед англичууд энэ цайны тариаланг анх бий болгосон юм байна. Тэгээд нэг бизнес эрхлэгч нөхөр Цейлоны арал дээрээс одоо Шри-Ланк штэ тий жинхэнэ цайны улс. Тэгээд Шри-Ланкаас цайны үр авчираад тэгээд энд тариалаа. Тэрнээс хойш бол энэ орон бол ингээд цайны тариалангийн одоо ферм болж хөгжсөн байна. Тэгээд Малайзийн болоо зүүн өмнөд Азийн бүх цайг эндээс хангадаг маш өндөр зэрэглэлийн цай гардаг ийм газар байна. Ингээл түүдэг л байгаа шүү дээ хүмүүс нь. Би ингээ гарч ирэх үү?
Бараг ингээд би гар юу. Тэгээд цайны ургамал чи ингээд ийм бутлаг ургамал байдгийм байна. Тэгэд энэ өдөр болго энэ хамгийн дээд талын ургасан шин навчнуудыг ингээд түүж авдаг. Тэгээ энийгээ хуураад одоо ямар аргачлаар ингээд цай болдог байх нэ. Яг ингээд цай чигээр нь одоо ажиллаад үзэх юм бол муухай гашуу юм байна. Малазийн Куала Лумпур хотын icon болсон Petronas Twin Tower-ын одоо хоёр Twin Tower-ийнхаа голоор байдаг гүүрэн дээр гарч ирсэн байна. Тэгээ энэ гүүр маань өөрөө 41 давхартай буюу газраас 170 метрийн өндөрт байгаагаараа дэлхийн хамгийн өндөр гүүрт тооцогддог юм байна. За Petronas Twin Tower Куала Лумпур хотын одоо бахархал болсон, ер нь Малаз улсын бахархал болсон хамгийн өндөр самхаг байгаа. За 1998 онд ашиглалтанд ороод 2003 он хүртэл дэлхийн хамгийн өндөр байшин байсан байна. 2003 оноос одоо Тайваны 101 давхар самхаг, за Бурж Халифа гэх мэтлэн маш өндөр байшингууд уралдан баригдаж эхэлсэн. За энэний дараагаар мөн одоо Малаз улс саяхан нэг өндөр байшин бас ашиглалтанд орсон байна. Удахгүй бас хэдүүлээ тэрийг очиж үзье. За тэгээ Petronas гэдг нь ямар утгатай вэ гэхээр Малазийн төрийн өмчит нефтийн компани юм байна. Тэгээд тэр нефтийн компани энэ улсынхаа бас төсөвт нэлээд одоо хөрөнгө оруулдаг. Нэлээд одоо төсвийн бүрдүүлэлтэнд бол нэлээд чухал ач холбогдолтой ийм нефтийн компани энэ Twin Tower-ыг эзэмшдэг юм байна. Азийн хамгийн өндөр барилга Merdeka 118. За тэгээд сүүлийн үед бол ер нь улс орнууд хэн хамгийн өндөр барилга барих вэ гэдгээр баг уралдаж байх шиг байна. Тэгээд энэ барилга бол дэлхийд дээр 2-дугаарт өндөрт ордог. Энэ Merdeka 118 давхар бүхий 650 метрийн өндөртэй дэлхийн 2 дахь өндөр барилга байна. Султан Абдул Самадын барилгын өмнө зогсож байна. Малаз бол Британий харьяанд маш олон жил болсон учраас яг энэ голын энэ цагтаа хэсэг нь бол Английн Лондон хотын Big Ben-ийг төсөөлөн барьсан юм байна. За энэний хоёр талд байгаа зис оройтой, энэ бөмбөр оройтой энэ барилгын загвар бол Энэтхэгийн Монгол архитектурын стилтэй гэж бичсэн байна. Тэгээ Монгол архитектурын стил гэдэг нь бол надад их сонирхолтой санагдлаа. Яагаад гэвэл Энэтхэгийн Монгол гэдэг улс маань одоо Доглон Төмөр хааны 5 дахь үеийн удмын Монгол хаан Бабурын байгуулсан улс шүү дээ. Тэгэхээр тэр үед бол маш хүчирхэг улс байсан. Таж Махал бол Бабур хааны барьсан одоо маш үзэсгэлэнтэй сайхан барилга байдаг. Тэр үеэс бол энэ Монгол стайл гэж одоо Таж Махал стайл бол энэ хавийн зүүн өмнөд Азийн орнуудаар нэлээд тархсны жишээ бол энэ юм байна. За бид Энэтхэгийн Хинду шашны гол төв болсон Бату Cave дээр ирсэн байна. Ард харагдаж байгаа 42 метрийн өндөртөө алтан бурхан бол дайны бурхан Муруган гэдэг бурхан байна. Тэгээд ер нь Малазийн нийт ард иргэдийн 7-8% энэтхэгчүүд байдаг. Ер нь маш олон шашинтай, маш олон одоо үндэстэн яснаас бүрдсэн ийм улс байгаа.
Тэгээд энэтхэгчүүдийн гол шүтэн газар бол энэ юм байна. За 2 дугаар сарын 1-нд бол Хинду шашны хамгийн том баяр болдог. Энэтхэгчүүд бол 48 хоногийн турш бас хаад сайх ёстой байдгийн байна. За мөн бурхандаа үнэнч байхаа илэрхийлж одоо биеэ энэ тэндгүү ингээд цоолдог юм байна. Тийм цоолохдоо бол өвддөггүй гэж өөртөө яриад байгаа аахгүй. Ягаад гэхээр хэрвээ чи шашиндаа үнэнч байгаад чин сэтгэлээсээ бясалгаж чадах юм бол яаж ч ханаач цоолсон одоо өвдөхгүй гэсэн ийм шашны зан үйлтэй байдгийн байна. Одоо энэ дээшээ агуур руугаа ордог 272 ширхэг шаттай. Энэ 272 шатаар дээшээ өгсөх нь өөрөө бас нэг тодорхой ариусгалын нэгэн хэлбэр гэж байна. Тэгээд дотроо бурхнаа шүтээд ингээд одоо өөрийгөө ариусч гин гэж бодоод энэ шатаар дээшээ өсөж явах ёстой юм байна. Тэгээ бурхандаа зориулж ингээд дандаа амьд цэцгийн ийм хэлхээ хүмүүс нь дээшээ гаргаж бурхандаа өргөдөг юм байна. Оо бүр цэцэг мэсгээ идчих юм уу? Ямар хэрэг. Мен тийм. Энэ хэм болох юм байгаа тий. Олон орноор явхад энэ солонгын өнгөөр будсан гудамж байна, солонгын өнгөөр будсан шат байна. Ер нь янз бүрийн өнгөөр будсан ийм газруудад жуулчид бол маш их цугладаг юм байна шүү. Ягаад гэхээр маш гоё зураг гаргадаг. Инстаграмын зургандаа зориулаад ингээд байнга очдог тийм жуулчны цэгүүд олон байна. Тэгээ манайх ягаад одоо жишээлбэл Гандангийн дээшээ явдаг хорооллоос шат байгаа шүү дээ. Тэргээ гоё будчихж болмоор юм байна. Зайсан толгоон шатыг бас гоё бодчих юм болмоор юм байна. Мэдлэнгээр ингээд нэг яг нэг хүн татах гоё юм хөнгөн хям зарлаар хийж болох ийм зүйлүүд байна. Энэ халуун оронд ургадаг энэ алдартай мод одоо яг Аватар кинон дээр гардаг нэг амьдралын мод байдаг шүү дээ. Тэр модыг бол яг энэ модноос жишээ татаж эндээс одоо инспайринг хийж тэр кино хийсэн юм шиг байгаа юм. Яг тэгэхээр энэ мод маань өөрөө маш олон жил хэдэн зуун жил амьдардаг. Тэгээд ингээд хөндлөнгөөрөө ингээл одоо нэмэлт ийм үндэс иш болоод одоо ургаад идэг ийм мод байгаа. Тэгээд нэг мод нь маш том болж ургана. Тэгэд энэ модон дээр бүх төрлийн амьдрал те одоо хорхоо, шавж, шувуу, зэрлэг амтан юу байдгсэн ч за хүн бол доор нь одоо ингээд гэр орноо бариад сүүдэрт нь амьдрдаг ш гэдэг юм уу. Ингээд төрөл бүрийн одоо амьд биетийг ингээд гэр орон болж идэг ийм гоё модуудыг багхгүй юу. Тэгээ одоо ингээд дээрс унжиж байгаа энэ бол ингээ агаарын үндэс гэж нэрлэгддэг. Ягаад гэхээр зөвхөн газрын гүнээс усаа татхаас гадна агаарт байгаа энэ их чигийг өөртөө татаж авдаг. Тэгээд тэр агаарын үндэснүүд нь доошоо ургасаар агаад газар хүрэхээрээ иш болоод ингээд тогтоод тэгээл ингээд үргэлжлээд мод болоод тэр нь ингээд салбарлаад ургаад байдаг. Ийм онцлогтой гоё мод байгаамаа энэ. Тэгээд ер нь энэ том хот байгуулалтанд бол энэ нөгөө олон жил ургацсан. Одоо энэ магадгүй ингээд нэг 300 400 жилийн настай мод байгаа шүү дээ. Тэгэхээр энэ модоо бол нэг сүйтгэдэггүй. Байшин дотроо модоо үлдээчдэг. Тэгээ энэ модыг ч гэсэн баш ингээд байшингийнхаа дизайн дотор нь оруулаад ингээ модоо хадгалж үлдсэн байдалтайгаар барьсан байна байшин.
хараараа манайхан энэ ингээд метрийн зүлэг байна. Ингээд зүлэг тариалдаг газарт тариад тэгээд тусгай машинаар ингэж хуулж аваад тэгээд авчираад ингээд зүлэг тарих газараа шууд буулгаад ингээд тарьчдаг. Тэгээд сүүлийн үед зүлэгжүүлэх ажлыг бол нэг юм үр мөр цацаал, услаал хийхэ болчихсон. Дандаа ийм зүлэгний тусгай компаниуд шууд метрийн зүлгээ тариал ингээд бөөнбөөнөр нь авчираад суулгаа явдаг болсон байгаа. Тэгээд манайхан дотор бас Монгол бол ер нь одоо зүлэгжүүлэлт нэлээд шаардлагатай штэ. Ирээдүйд маш олон зуун мянган метр квадрат зүлэг тарих шаардлагатай. Тийм учраас энийг бас нэг хөөрхөн жижигхэн бизнес болгоод аваад явах хүн байвал энэ нэрээ үнэхээр хөөрхөн бизнес шүү. За ингээд Сингапур, Малайзаар аялж явнаа. Тэгээд энэ улсуудын орон сууцны хөтөлбөр нь надад их таалагдлаа. За Малайзад бол орлого багтаа болон залуу гэр бүлүүдэд зориулсан түрээслээд өмчил гэдэг ийм хөтөлбөр байдаг юм байна. Мэдээж дөнгөж одоо гэр бүл болж байгаа нэг 20 эд настай залуучууд бол байрныхаа урьдчилгаа төлбөрийг төлж чадахгүй шүү дээ. Ер нь 10-20% урьдчилгаа төлдөг тийм ээ. Тийм үед нь бол ер нь 20-30 жилийн түрээсийн гэрээ байгуулчихдаг юм байна. За тэр түрээслэх явцдаа за нэг магадгүй нэг 10 жилийн дараагаар өөрсдөд нь бол тодорхой хэмжээний хуримтлал үүсээд ирэхээр тухайн байраа шууд өмчилж аваад үргэлжлүүлээд ингээд нөгөө зээлээ төлөөд явах юм боломжтой хөтөлбөр байдаг юм байна. За анх гэрээгээ хийхдээ ирээдүйд би байшингаа өмчилж авнаа гэд гэрээгээ хийчих юм бол тухайн байрны үнийг яг тэр үеийнх нь үнээр цойжилчт юм байна. Метр квадрат нь 2 сая төгрөг гээд анх гэрээ хийсэн бол 10-20 жилийн дараа нөгөөх нь 4 сая төгрөг боллоо ч гэсэн эхнийхээ 2 саяараа л тооцоод байрныхаа төлбөрийг хийгээд явдаг ийм хөтөлбөр байна. За дээрэс нь тухайн түрээс нь төлж байгаа мөнгөнийх нь 30%-ийг буцаагаад өөрсдөд нь байрныхаа төлбөр олгож одоо өмчлөх төлбөртөө төлөх боломжийг олгодог юм байна. Тэгэхээр ийм маягаар одоо малайзчууд бол орлого багтаа иргэдийнхээ орон сууцны асуудлыг шийдвэрлэж байна. Куала Лумпур хотын төвд орших буддын шашны Тиен Хоу гэдэг нэртэй хийд дээр ирсэн байна. Малайз улсад амар өргөцсөн Монгол бүсгүй талигч Алтан туяагийн төлөө мөргөё. Тэнгэртээ 50 нойрс болохгүй. За бид Малайз улсаар аялж явна. Тэгээд ер нь манай Монгол улсын иргэд Малайзыг юугаар мэддэг вэ гэвэл мэдээж Монгол улсын иргэн Алтан туяагийн амь насыг бүрлэгсэн тэр томоохон хэрэгээр нь маш сайн мэддэг байгаа. Тэгээд яг энэ Малайз улсад ирээд бол би нэг юмыг ойлголоо. Малайзын иргэд бол Монгол улсыг юу гэж үздэг вэ гэхээр Алтан туяагийн эх орон гэдгээр нь маш сайн мэддэг юм байна. Тэгээд одоо залуу үеинч тэр Малайзын иргэдч тэр ер нь бол Малайз, Монгол иргэдээ хамтран шударга ёсны төлөө хийж байгаа тэмцлийн бэлэг тэмдэг гэж үздэг юм байна шүү. За энэ хэрэг ер нь яаж эхэлсэн бэ гэхээр 2006 оны 10 дугаар сард 28 настай Монгол улсын иргэн иш Алтан туяа Куала Лумпур хотын ойролцоох Ширэнгэн ойд буудуулж за биеийг нь C4 цэргийн зориулттай тесрэх бодисоор дэлбэлсэн байдалтай олцсон гэдэг. Ингэж бол энэ хэрэг эхэлсэн байдаг. Энэ хэрэг үүсэх болсон гол шалтгаан юу байсан бэ гэхээр тухайн үедээ Малайзын засгийн газраас
Франц улсаас бол Скорпене гэдэг нэртэй шумбагч онгоц худалдан авах хилэлцээрт энэ алтан туяа орчуулагчаар ажилласан юм байлээ. Ер нь алтан туяа бол өөрөө маш өндөр боловсролтой бүсгүй байсан байна. Орос сургууль төгссөн учраас цэвэр орос хэлтэй, англи хэлтэй, дээрэс нь хятад хэлтэй ингээ 3-4 хэлээр бол чөлөөтэй ярьдаг ийм бүсгүй байсан. Энэ олон хэл дээрээ одоо орчуулга хийж чаддаг байсан учраас ер нь Малайзийн засгийн газрын томоохон төсөл хөтөлбөр дээр бас орчуулагч хийдэг байсан юм байлээ. Тэгээ тухайн үеийн Батлан хамгаалах яамны сайд, за тэрний дараагаар бол ерөнхий сайд болсон Нажиб Разакийн туслах хамгийн ойрын хүн болох Багиндагийн найз бүсгүй байсан гэдэг. Ер нь бол энэ хэргийг үйлдсэн гол одоо хөшигний ардах хүмүүсийг бол ерөнхий сайд Нажиб Разак гэж үздэг. Гэхдээ энэ хизээч бол энэ хэрэгээ хүлээгээгүй, алтан туяаг таньдаггүй гэдгээ бол Бурхны өмнө хүртэл тангаргалж байсан. Гол нь яагаад одоо ерөнхий сайдтай холбогддог вэ гэхээр ерөнхий сайдын хамгаалалтын тусгай албаны 2 цагдаа бол энэ хэргийг гүйцэтгэсэн байдаг. Тэгээ энэ 2 цагдаад одоо шүүхээс цаазар авах ял оноосон. Ер нь Малайзийн ард түмэн юу гэж үздэг вэ гэхээр хөшигний цаадах гол хүмүүстэй одоо энэ төрийн хамаг томчуул нь бол хэрэгээс мултарлаа. Жирийн хэргийг гүйцэтгэсэн 2 цагдаа л одоо энэ хэргийг нуруундаа үүрч аваад энэ хэрийг дууслаа. Энийг бол үргэлж сөхөж гаргаж яг Нажиб Разак болон түүний хамсаатнууд одоо авилга хийх хахуул авах процессда хэрхэн энэ алтан туяаг ашигласан бэ гэдгийг бид нар бол үргэлж үннийг мэдэх ёстой гэдэг байдлаар бол байнга асуудалд хандж идэг юм байна. За энэ хэргийн араас талигч алтан туяагийн аав Шари бууга бол маш олон жил явж байгаа гэдгийг манайхан андахгүй мэдж байгаа. Тэгээд 2024 онд бол энэ цаазар авах ялыг одоо насан туршид нь хорих ялаар солих юм шүүх хурал болсон юм байна. Тэгээд тэр шүүх хурал зориулаад Шари буугаас захидал илгээсэн юм байлээ. Тэгээд одоо хүний амь насыг бүрлгээд яах вэ гэж хэлсэн нь бол энэ Малайзийн ард түмний дунд бол үнэхээр их шууган тарьсан юм байлээ. Яагаад вэ гэхээр энэ жирийн нэгэн Монгол аав охиныг ингэж хэрсгийгээр алсан байхад яаж ийм инэрэнгүү сэтгэлтэй байж болдгийм бэ гэж ингэж одоо Малайз даяараа үнэхээр энд бол нэгэн шуугантай асуудал гарч ирсэн. Ялангуяа 2024 оны сонгуулиар одоо ялалт байгуулсан өнөөдрийн ерөнхий сайд яг сонгуулийнхаа үеэр энэ Шари буугаан хэлсэн үгийг иш татаж одоо үгэндээ хэлжсэн. Тэр нь ч бас өөрийнх нь ялалтын тодорхой хувийг бас авчирсан гэж бас үздэг юм байна. Нажиб Разакийн засгийн газар 2018 онд ялагдаад ингээд шинэ засгийн газар бүрэлдсэн. Үүнээс хойш бол энэ манай улсын иргэн талигч алтан туяагийн хэрэг бол нэлээд нааштай шийдэгдэж байгаа. За Шари буугаан гаргасан нэхэмжлийн дагуу засгийн шүүхээс нь 1.1 сая доллартай тэмцэх хэмжээний нөхөн олгор олгохоор шүүхийн шийдвэр гарсан юм байна. Тэгээд энэ нөхөн олгорыг бол нэгдүгээрт засгийн газар, хоёрдугаарт Багинда, за гуравдугаарт бол нөгөө одоо хэрэг гүйцэтгэсэн 2 цагдаа гэд энэ этгээдүүд бол хамтран төлөх ёстой гэсэн ийм шүүхийн шийдвэр гарсан юм байна. За засгийн газрын зүгээс бол давж заалдаагүй. Ягаад гэвэл бид бол буруутай юм а гэдгийг хүлээн зөвшөөрсөн байгаа. Гэхдээ өнөөдрийг хүртэл энэ мөнгө олгогдоогүй байгаа юм байна. Тэгээ ер нь энэ Малайзийн бас хүнд сурталын систем нэлээд одоо их байдгийн жишээ бол яг энэ хэрэг дээр бол харагдаж байгаа гэж үзэж байгаа юм байлээ. Тэгээ яг энэ улсаар аялж явж байгаагийн хувьд одоо Малайз улсын засгийн газраас манай улсын иргэний амь насыг хөнөөсөн хэрэгт зориулсан тэр мөнгө хурдхан олгоосай гэж бас хүсэж байна. Малайзчууд өөрийн улсын энэ цагдаагийн тусгай тасгийн ажилтнууд нь ийм хэрцгий хэрэг үйлдсэн. За тэгээ цэргийн зориулалтаа тесрэх бодис ашигласанд нь үнэхээр их ичдэг гинэ. Тэгээ энэ хэрэг бол Малайз улсын нэр хүндийг дэлхийд дахинд шившгэлсэн, ялангуяа Монгол улсын өмнө гутаасан гэж ард иргэд нь үздэг юм байна.
За Малазийн үндэсний хоолнууд байна. Тэгээ маш алдартай тогоочийн бэлтгэсэн одоо хоолнуудыг захиалсан байгаа. Бид нэр тэгээ энэ хоёр төрлийн будаа, коконаттай будаа, нөгөөт нь бас юутай будаа чичвтэй. За энэ болохоор хоньны мах юм байна. Хоньны богино хавиргыг шарсан тэгээ доороо ингээ гоё лаата хийсэн байна. За энэ алдарт chicken satay гэдэг хоол. За энэ болохоор гойм юм биш үү? Шарсан гойм. Гойм шараад ийм гоё болчихжээ. За ингээ тавтаа хотлаарай. Нөгөө юу дийдсэн? Словен Кракагийнхан Мишелийн ресторанд хоол өгсөн. Тий. Тэгээ ингээ бүх Мишелийн нийлүүлж байгаа дараа нь Мишелийн төв. Мишелийн төв. Come on.